За сайн байцгаана уу? Морото шинэ 7 хоногийн минь төргий ажилдаа гарах гэж байна. Дараагаа гаргаад тавьчихсан байна. За одоо эндээс цаг яваад ачаагаа очиж аавна. Одоо нэгд өдөр 2 цаг болж байна. Гайгүй нөгөө ачаа авах газар нэлээд гайгүй цагтай байсан. Одоо тэгээ ачаагаа очиж аваад ямар ачаа очиж байгаа очиод харцгаая. Бичлэгийг хамт дугаарай, лайк дараарай, subscribe хийгээрэй. За эндээс авах юм байна. Яг хаашаа авах юм мэдэхгүй байна. Гэхдээ заавал утас руу залгаж, офс руу биш утас руу залгаж чек-ин хийх юм байна. Сая чек-ин хийчихлээ. Тараканда хүлээж гэж байна. Миний бодлоор миний урд 1 2 3 тарак авах шүү байна. Тэгээ энэ чинь аваад явах газар нь 300 гаруй майл гэсэн. За нэг 5 цаг гарна. За цагийн зэрэгтэйгээ 1 цаг нэмэгдэнэ. 6 цаг гэхээр орой 11 12 өдчих юм болоо. Түрүү энэ зүлгэн дээр халтраад өмчдөг шүү дээ. Бороо ороод нойтон бовоолохоор. За тэгээ одоо хүлээчлээ да. За бараг 5 цаг хүлээж ичжүүллээ. Одоо гэс энийг бэхэлчээд явахгүй бол цаг маг болох байл. За бензин авчлаа. 201 галлон 745 доллар. Өмнөх бичлэгийн коммент дээр хэдэн доллараар бензин авдаг уу? Тэрүүгээр хэдэн майл явдаг уу гэж нэг асуусан байсан. Тэгээд би энэ дээр хариулчээ гэж бодож байна. Одоо ингээ 200 галлон бензинээр тэгээд нөгөө юу литр метрээр нь хөрвүүлээд тавьчихна. $200 галлон бензин аваад би энэгээр 1200 майл явж байгаа. Тэгээд 7 хоногт ер нь 2-оос хэр явахаас шалтгаалаад 2-оос 3 удаа бензинээ дүүргэж авч байгаа. Эндээс би ресипт аваад энэ ажиллахгүй. Кашираас нь авах бас. За эндээс ч авах юм байна. Drywall авах гэсэн. Гипс автон гэсэн. Энд бүр TMC-гийн тракнууд дүүрэн байна. Бараг 20 юм байсан байна. TMC гэж нэг амар том компани гэдэг хөөх. Одоо тэр хэвчээ. Айгуу том компани. Дандаа флатбед дээр дагнасан. Хогч нараа. За ийшээ орж ачаагачлах юм байна. Тэгээ би сая энд одоо ингээд таракнууд хүлээгээ зогсож байгаа байхгүй.
Энэ хоошоогоо баг 10 20 тараг ингээд зогсчихлээ. Тэгээ аач нь бас хаач хурдан явчих тийм ээ нөө. Одоо энэ урагшлангууд нь бид нэг стоп сайн байгаа юм байна. Тийч очиж зогсоод тэгээ ачаага ачуулна да. Энэ тараг гарахаар намайг ийшээ орж зогсно гэнэ энэ 3 руу. Одоо гэхдээ энэ дээр нь заавал нөгөө булан хамгаалагч тавихгүй бол гипс авах гэвдэрч ч магадгүй. За нэг цаг гаруй явчлаа. Үнтэй да. Гэтэхгүй. Дахиад бараг 8 цаг үлдсэн байна. Кофе авнаа. Кофе авахгүй болохгүй. Нэг цаг яваад унтаад байдаг үл яана тий. Гадаа аягүй сайхан биш үү? Дулаахан. За явсараа цаг 30 минутын зайтай ирчлээ. Одоо шөнийн 2:30 болж байна. Маргааш өглөө нэг 7 гэж хэлсэн. Явъя. Нэлээд ядарч байна, нойрч байна. Сайхан байгаа. Маргааш үлцээ бай. За ачаа болох газар ирсэн байна. Loves гэдэг нөгөө барилгын материал айгүй том дэлгүүрүүд. Тэгсэн чинь нэг жижиг асуудал гараад ах шиг байна. Өчигдөр ачаагаа аваад эн чинь хүрээд ирсэн чинь миний ачаа буулгах appointment буюу цаг нь маргааш өглөө 9 цагт байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр буулгаж чадах уугүй юу тэрийг нь тодруулахыг намайг төр хүлээж игээд гэж байна. За гадаанд гараад ирлээ. Тэр минийхтэй адилхан ачаалтсан трак. Намайг нэг цагт буулгана гинэ. Одоо эн чи 10 өнгөрч штэ. Шууд хурдан буулчихгүй юм байна. Өнөөдөр 11 цагаас нэг трак байгаа гэсэн. Тэгээ тэр нь бодвол энэ юм байна л та. За тэр тракны appointment нь 11 цагаас хийж байна. Тэгээд тэр тракны жолооч тэр очиод хоёул appointment-аа солилцоо. Тэгээ би чамд мөнгө юу гэжэлсэн чинь би бас өөр appointment-аа бас яарсан явж байна. Чадахгүй гэдэг чинь. Тэгээд энэ батгшаанд ороод хүмүүсээс нь яг энэ тракны араас намайг буулгаад өгөөч, хурдан буулгаад өгөөч гэдгсэн. Чамайг буулгах одоо нөгөө сул цагтаа ажилтан байхгүй гад байна. Бид нар харин 1 цагаас гээд хамгийн ихтэй 1 цагаас чамайг буулгахаар зөвшөөрсөн. Өөрөөр бидэрт хийх чадах зүйл байхгүй гэдэг байна. Тэгээд одоо яа гэм бэ? Одоо 1 цагаас буулгах гэх юм бол дараагийн ачаанаас хоцрох гээд байдаг. За өстө үнэхээр удаан буулгах газар байна. Арга 2 цаг боллоо. Уг нь яг буулгаалах юм тэгээд нэг нэгээр нь аягүй удаан буулгаад байна. За одоо буулгаж байна да. За өглөөний мэнд.
Өчигдөр нөгөө энэ газраас ачаах тоцорсон шүү дээ. Тэгээ өглөө 7 цагт авч байна. Энэ чи аваад 599 майл, яг 600 майл гэлээ. Хэрвээ орой 7 цагаас өмнө очих юм бол энэ ачаага өгч болно. Амжихгүй бол маргааш өглөө. Айгу хүтэн байна. За өглөөний мэнд ачаага болгож байна. Одоо эндээс ихээд 2 цаг яваад нэг ачаа аваад тэг гэрлэг байна. 7 хоног ч нөгөө өнгөрсөн 7 хоногийн бүтэн санд ачаа авч бишээ 5 дахь ачаа авч тавиагүй. Бүтэн санд гараагүй учраас тэгээд дундуур нь ахаад 1 хоног алдцсан учраас ингээд цөөхөн ачаатай бага мөнгөтэй дуусгаж байна. Тэгээд бас дээрэс нь энэ 7 хоног жоох нэг тийм бичлэг хиймээргүй нэг тийм сонин 7 хоног болж өнгөрлөө. Тийм учраас одоо энэ хийж байгаа бичлэг маань ингээд нэг өсрээд яваад байгааг анзаарж байгаа бах тий. Яа мэдээж одоо бичлэг хийгээд бараг 2 жил болж байна. Заримдаа ч нэг юм хүү тохиолддог юм аа. Жох урамгүй болдог тий. Тэгээд дараа 7 хоногоос гайгүй болсон нэлгөө. Өнөөдрийн авсан ачаага бүтэн өдөр гараад нэгтгэдэг гэж өгнө. Дараа 7 хоног Thanksgiving билээ. Тэгэхээр бас хагас ажиллана гэсэн үг. За тэгээд энийг болгочоо дараагийнхаа хөрвүүлэе да. Хурдан л очдог газар. Тэгээ ачаага ачуулж явах хооронд би заавал энэ ч driver safe zone гэдэг яг энэ ч суух хэрэгтэй юм. Тараа контрол байж болохгүй. За тэгээ нэг авчаад гэрлэг байраа да. За энэ 7 хоногийн ажил маань ингээд дуусч байна. Бичлэгтэйгээ хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа. Лайка дараарай, шеэр хийгээрэй, subscribe хийгээрэй. Дараа 7 хоногийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. Бүтэн сайн дэрийг гараа явна.